үзэгчтэй Борголтын яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар Хинтээ аймгийн Батнорын суман дээр зүрхэд бэлэн болсон байна. Энэ удаагийн дугаар Батнорын сумын цэцэрлэгийн дуугдмын багш Эвлэг Жавзмаагч оролцож байна. Энэ юмд өнөөдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. За Эвлэг Жавзмаагч маань хувьд соёлын тэргүүний ажилтан, за мөн бас ардын боловсролны тэргүүний ажилтан гэдэг хос юм тэргүүний ажилтан гэх юм тэмдэгтэй. Мөн баян хуурыг бас тоглодог хүн бол одоогор ховрах тий бас энэ ховор хүмүүсийн нэг баян хуурыг ингээд тоглоод орон нутгтаас энэ төрлийн хөгжмийн түгээн дэлгэрүүлэх их үйлсийг хийж яваа юм эмэгтэй байна. За өөрийгөө хоёулаа үзэгчдтэй сайхан дэлгэрэнгүй танилцуулъя. За Батнорын сумда хэддэг жилдээ ингээд амьдарч байна. За айл одоо соёлын тэргүүний ажилтан гэж байна. За мөн боловсролын тэргүүний ажилтан гэж байна. Одоо айл салбарт хичнээн ажиллаж байв. За юуны өмнө энэ өдрийн мэндийг хүргэе. За ингээд энэ сайхан ажлын маань дэмжиж одоо намайг энэ хүү ярилцлаганд оруулж байгаа та бүхний ажилд амжилт хүсье. За баярлалаа. За би улсын байгууллагт 33 дахь жилдээ ажиллаж байгаа. 18 наснаас эхэлж одоо ажил хийсэн. Анх төрийн байгууллагт. Тэгээд би одоо бага наснаас эхлэн хамгийн 5 наснаас эхэлж гармон хөгжмийг тоглож сурсан. Тэгээ өөрийн сонирхлоороо. Тэгээд баян хуурыг дараа нь тэгээ ингээд бас уцаа хөгжим, мандлын, гитар гэх мэтчлэн хөгжмүүдийг сонирхдаг багасаа тоглож сурсан. Тэгээ 2000 онд одоо соёлын урлагийн сургуулийн харьяа соёлын коллежийн дуу хөгжмийн багш ангийг хөгжмийн багш чиглэлээр төгссөн. Тэгээ уран бүтээлийн бие даасан тоглолтыг 2005 онд Сэтгэл Чингисэн намар гэж бие даасан уран бүтээлийн тоглолтоо үзэгч олондоо өргөн барьсан. Дараа нь ээждээ өргөх дуу гэд ээжигээ одоо 80 нас давхаар нь одоо ээждээ зориулж олон түмэндээ зориулж 2012 онд ээждээ өргөх аялга өгсөн бие даасан уран бүтээлийн 2 том тоглолт хийж үзэгчтэй өргөн барьсан байгаа. Ер нь одоо төгсөж ирээл анханасаа өөрөө Батнорын хувь. Батнорын онгон. Батнорын сумаас анх ажлын гараагаа эхэлж юу? Батнорын сумаас анх ажлын гараа эхэлж ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн багшаар анх ажилд орж исэн. Дараа нь одоо Эдэрмөх сум гэж байсан тэнд одоо клуб эрхлэгч гэдэг байсан. Одоогоор соёлын төв. Одоо тэнд ажиллаж. За тэгээд сумынхаа соёлын төвд ажиллаж байгаад 2001 оны 1 сараас одоо яг цэцэрлэгийн хөгжмийн багшаар анх орж ажилласан. Одоо 22 дахь жилдээ ажиллаж байна. За ингэрт нь бол хоёр соёлын тэргүүний ажилтан боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг харагдаж байна. Хизээ энэ одоо соёлын тэргүүний ажилтан гэх цол тэмдгийг хүртээ. За тэгээд ажилласан үзүүлэлтийн маань одоо өндрөөр үнэлж соёлын тэргүүний ажилтан цол тэмдгийг одоо авсан байгаа. За энэ жил сая шинэ жилээр 12 сард боловсролын тэргүүний ажилтан гэсэн бас энэ сайхан хүндтэй цолыг авч тэгээ ингээ хос тэргүүнтэй болсон. Тэгээд та бүхэндээ их баярлж байна. Одоо ингээ намайг хүндлэн ирж энэ сайхан ярилцлагыг авч байгаад. Одоо бол цэцэрлэгийн дуу хөгжмийн багшаар ажиллаж байна. Тий. Хэддэг жилдээ ажиллаж байна. За ер нь бас одоо эрхэлж байгаа ажлынхаа талаар ярив. Хүүхдүүдтэй бас гоё ингээд хүүхэн шүгсийг хөргөнд ингээд ажиллаж шүү дээ тий. За би 2001 оноос ажиллаж байгаа. Тэгээд анх ороход жижигхэн хүүхдүүдтэй ажиллахад бас яг би соёлын байгууллагт ажиллаж байгаад анх орсон л доо. Тэгээд ороход бас нэг соёлын ажил одоо сургуулийн өмнөх боловсролын ажил хоёр ч арай л өөр. Тэгээд хоёр өөр орчинд байдаг. Хоёр өөр орчинд тэгэхээр анх бас амьдралтай бас мэдхгүй чадахгүй байсан л да. Тэгээ өөрөө бас нэг хөгжмөө эзэмссэн байсан болохоор яг гарч илж одоо сургуулийн өмнөх боловсролын хүүхдүүдтэй бол яг гарч илж өөрөө хөгжмийн тоглож өгч дандаа сонсох хөгжим тэгээд за дуулах ялгуу маялгуунд яг бичлэн тоглож үзүүлдэг тэгэж явдаг гэсэн болохоор нэг их хүндрэл гараагүй гайгүйсэн. Тэгээд одоо бяцхан хүүхдүүдтэй ажиллаж байгаа маш энерги сайхантай тийм
хүүхдүүдийгээ багнаас 2 наснаас нь ахуулаад бид нар хөгжмийн хичээл ордог. Тэгээ хүүхдүүдийнхээ сургалтанд анхаарч энгийн хөгжмийн зэмсэг, товшуур хөгжим за тэгээд өөрийнхөө одоо яг энэ цэцэрлэгт байгаа нөөц бололцоогоо ашиглан ямар хөгжмийн зэмсэг хэрэглэмээр байна. Үүнийгээ яг энэ сургалтанд ашиглан хүүхдүүдийг хөгжүүлэх, дуулах, бүжиглэх, жүжиглэх, за хэмнэлтийн хөгжүүлэхийн үйл ажиллагааг байнга зохион байгуулсаар одоо ажиллаж байгаа. Анх эвлэж авмагчийг ажиллаар явж байгаад яг баян уур тоглож байгааг нь харж байсан. Тэгээд маш сонирхолтой санагдаад одоо үеийн залуучууд бол яг энэ хөгжмийг бас төдийлөн сайн мэдгүй байх. За энэ хөгжмийг бас хэдэн наснаас ингэж тоглоод сурав. Яг энэ хөгжмийн талаар бас хоёлаа яриад өгөө. Бусад хөгжмүүдийг одоо бас тарахад нэг юм хэцүү юм шиг санагдаад байдаг шүү дээ ингээд. За би бол анх гармон хөгжмөөр тоглож сурсан байгаа 5 наснаас эхэлж. Тэгээ анх энэ нөгөө 2 юутай талтаа тэгээд нөгөө тоглодог учраас баси энэ талын зүнгэртлийн баси бас нийлж тоглоход бас их хэцүү л дээ. Тэгээд тэрийн бүхнийг сонирхож хүн тоглодоггүй л байх гэж бодож байна. Тэгээд тэрийн бүх ер нь баян хөр хөгжим, Оросын гаралтай хөгжим. Тэгээд хөгжмийг одоо бол нэг яг хөө бидний үеийн ч юм уу биднээс дээш хүмүүс бол ер нь тоглодог л доо. Бас сая нэг үе бодвол энэ хөөрөг хөгжмийн нөгөө уралдаанууд их явагддаг болсон байлээ. Тэгээд тэрэнд оролцох. Одоо ер нь бас нэг үе бодолж байгаа. Дэлгэрж байгаа хаа. Тэрээс нэг тоглолтгүй л байсан. Эглэж азмагч маань бас хийж исэн уран бүтээлүүдийг нь авч исэн шагналын намдрууд ах шүү гэн те. Энэ хэдэн настай тэв? 12 онд нөгөө ижидээ өргөх дууг уран бүтээлийн тоглолтын дээр тоглолтны амнаас тоглолтоо сумдаа тавьжсэн. За тэр үеийн гоё тоглолтын бас ээжтэй зөвлөж хийсэн гоё тоглолт юм чинь мэдээж нандин байгаа шүү дээ. Тэр тоглолтынхаа гоё агшингуудаас хуваалцааж
ямар санагддığım байна. Гоё уран бүтээлээ дамжуулж За тэгээ ээж маань аяа гарсан байсан. Тэгээ урилгаар бас нэлээд хэдэн хүн олон хүн ирж ирсэн. Тэгээ манай ангийн маань багш 88 онд даруй төгссөн. Бэрхийн 10 жилийн төгссөн. Доллар сүрэн гээд багш байгаа. Тэгээд багш маань хүндэтгэлийн ширээн за сумын удирдлагууд бүх хүмүүсийг ирсэн маш гоё тоглолт болсон. Тэгээ ангийн хамт олон маань бас нэлээд олон 60 хүн байдаг. Тэд нар бас урилгаар ирсэн. Тэгээ миний уран бүтээлийг хамтарч хийж исэн олон жил хийсэн. Манай уран бүтээлчд маань бүгд оролцсон байгаа. Тэгээд нэлээд өргөн тоглолт болсон. Гоё сайн тоглолт болж ирсэн. Нөгөө тоглолтны донтлээ ямар вэ? Сэтгэл шингэсэн дөө. 2005 онд хийжсэн. Сумынхаа одоо яг ойгоор тоглолт болон хийжсэн. Улсын баяр наадмаар тоглолт болж хийсэн. За одоо бол ой гэснээс Батнар сум маань 100 жилийн энэ жил тохиолж байгаа шүү дээ. Тэгэхээр эвлэг жавзмаагч бол бас нэлээд соёл урлагийн арга хэмжээнд орох бах бэлтгэл хийж гинэ. Одоо хондоо нэг бэлтгэл хийлээг байгаа. Бас хэмжээгээр орно. Нэгэн тас ингээд тоглолт хийгээд за урлагийн замналаар явцсан тий. Тэгээд дахиад бас нас байн тоглолт хийгсэн бодол энэ юу ер нь дараагийн. Тий хүн чинь бас нөгөө бас бодолтой тэгээд сайхан олон жилийн давтамжаар гээд сургалт энэ сургалт сумор нутагтаа ажилласан болохоор шавнараараа тэгээд хамтран уран бүтээлт хийжсэн уран бүтээлчтэйгээ тэгээд шавнартайгаа хамтран уран бүтээлийн тоглолт хийх бодолтой байгаа. Тий хүн одоо хөгжмийн хичээл чинь нөгөө сэтгүүн хичээл гэж үздэг. Тэгэж бид нар тодоод заадаг байсан. Тэгээ нөгөө сэтгүүн хичээл учраас хүүхд хөгжмөөр тэгээд дуу хөгжмөр их хөгжүүлж ирэх юм бол хүүхдийн сэтгүүн маш их хөгждөг. Тэгээ бүх талынхаа хичээл аягүй ач холбогдол өгдөг. Тэгээ тийм сайхан хичээл юм да дуу хөгжим хичээл. Тийм болохоор хүүхдүүд маань одоо хэмнэл дуу хөдөлгөөн за тэгээд нөгөө бүжгийн эвсэлтэй болох за тэгээд хэмнэлийг нь хөгжүүлэх тэгээд дуулах үйл ажиллагааг нь хөгжүүлэх гэсэн олон чиглэлээр ордог л доо ер нь тэгээд юу бас нэг элементийн дагуу тэгээ хүүхдүүдтэй өөрөх нь одоо зөх хэмжээний наснд нь олгох стандарт одоо тэр цаанаасаа нэг заасан юм 2 настангууд ийм чадвар алгаарай 3 настангуудын 4 нас 5 нас гэдэг таснасаар нэглэн чадвар ирээдэг тэрнийх нь яг хэмжээнд тэгээ ямар талаар нь яаж хөгжүүлэх вэ гэсэн тийм аргачлалыг бол одоо хайж байгаа одоо интернет одоо энэ цахим юу хөгжсөн байна. За тэгээд манай хүүхдүүдэд одоо энэ их өгөөчтэй нийгэм сурвал их зүгээр юм байна гэсэн тиймэрхүү үйл ажиллагаагийн ч бас хууль одоо яг өөрийнхөө үйл ажиллагаанд нэвтрүүлж авч байгаа. Тэгээд тэрийг энэ өдөр тутмынхаа сургалтанд хэрэглэж байгаа. Та ялангуяа одоогоор хэмнэл энэ үйл ажиллагаанд бол энгийн хөгжмийн зэвсгийг ашиглаж байгаа. Тэгээд энгийн хөгжмийн зэвсгээр үйл ажиллагаа явуулж байна. За тэгээ хоолойны дасгалыг бол тогтмол хийгээд хэвссэн байгаа манай хүүхдүүд. Хоолойны дасгалыг хийнэ гэдэг бол цаашаа дуулахад их зөв чиглэл болж өгдөг хүүхдэд. Тэгээд тогтцол хоолойны өнгийн тогтооно. За тэгээ бүжгийн хөдөлгөөнүүдийг яг бас хийж сургаж байгаа. Тэгээ үйл ажиллагаа яг юуных нь стандартын дагуу тэгээд яг заагдсан юуных нь дагуу тэгээд наснд нь их нослогоор зааж сургаж байгаа. Урын санд нь бол маш илэн дуу байгаа гэдгийг хэлсэн шүү дээ. Одоо хөгжмөө дараад үзүүлчлээ. Нэг дуулаад үзүүлчихдэг хөө нэг бадагдав. За анхны гоё дуулж исэн дуунуудаас ч юм уу те эргэн дурсаад хуйлаа. За миний хоолой жоохон сөөсөн байгаа. Гэхдээ ямар ч гэсэн нэг ээжийн тухай дуулъя.
ичиминдэ хоо тэгэн догом таймдаар би жаргал зохиолон тэнцүүл жохат амаргүй юм дахоо амьд явманасда залбирах тэнгэрмээ амгадан буурал ичиминдэ хоо Уйлдэ борхон зүрхэндэ үннийг тэгэ үсээ цайлгах хэцүү юм даа энэлж шандах цагт дуудах ачтан мэ эмэгийн буурал ичиминдэ хоо аммэдэ дуудах ачтан мэ амгадан буурал ичиминдэ хоо Юу н эхлэж болсон шаагаад анх өрнөш орон нутгаар ирж утсан юм бэ? Энтхийн одоо яг унган хүн учраас ээж аав манаас настай хүн байдаг одоо ээж маань 91 настай хүн настай эмээ байгаа. Тэгээ аав манаас тэр үед бас өндөр настайсэн. Тэгээд ер нь сум орон нутагта доктор сууршилтэй ажиллая гэж бодоод тэр утгаараа одоо яг энэ сум орон нутагта яг 88 оноос одоо хүртэл тасралтгүй ажиллаж байгаа. Яг хоо хэрвээ тэр үед сургуулаа төгсөөд те төв газар яг ингээд урлаг уран сайхан хөөгд явсан бол эхлэж автомагш бас олон танигдсан хүн болцсон байж юм болоо урлагийн гэж бодлоо. Танд юу н тийм үед боддог. Яг тэгж бодогддог. Би ч яг 5 настайгаас ингээ өөрөө нэг хөгжим тоглоод тэгээд гармон хөгжим тоглож байсан. Тэгээд гармон хөгжим тоглож хагаад дараа нь нөгөөдхөө тоглож сураад тэгээд нөгөө нутгийн нөгөө бас нэг манай одоо аяж ахын маань найз нэг тунсаг гээд ах байдгийг тэр маань орж ирээд тэгэнгүүт тэр ах нөгөө их өөрөө тийм ардын дуу муу тоглодог байхгүй юу. Тэгээд тэрийг нөгөө тэр дууг нь та нөгөө гоё тоглодог дуугаа надад тоглож илгээ. Тэгээ нөгөө өөдхийн заалгана. Ахаа тэрийг нь баяжуулаад өөр дуу тоглоно гэж жагаад сурсан. Тэгээ ер нь их олон дуу тоглодог болохоор хүүхд ч их урамшаа тэгээ цаашаа тоглоод идэх. Тэгээ байж гоо сүлдээ ээж хоёр маань надад мандлын хөгжим авч өгсөн. Мандлын уцаа хөгжим. Тэгээ мандлын хөгжим тоглож сурж байгаа дараа нь гитар гээл хүүхд сургуульд моороод тэгээд тоглолцолтой ер нь. Тэгээд би ч бас яг 10 төгсөөд ээж аваа настай хүн байсан учраас яг 10 төгсөөд явж чадаагүй. Нилээ сүүлд ажил хийж ажилчин болоод тэгээ нилээ сүүлд 8 жил гарan ажиллаж гаад тэгээ сүүлд оюутан болсон. Нилээ сүүлд төгссөн байгаа. Бас тийм юмс шүү. Тэгээ бодогддгоо гээд. Тэгээ бас яг тэр сургалтахта бас гоцын ястан гэдэг байсан л да. Тэгээд гоцын ястан гэдэг байсан болохоор яг тэр утгаараа ер нь тийм хөгжим бүжигт энэ тэр үед чи яг ордог гэсэн тий. Тэгээд хөгжим бүжигт ороод яг тэр онлоо айгүй их таваа тий. Яг тэр үедээ яг хүний тэр нэг авьяасны гоц нэг өндөрлөгтэй үе байж тий. Тэр үед нь бас аваад тэг яг явцсан бол бас яг нилээн дэшээ бас явна л гэж бодож ирсэн. Тиймэрхүү байсан шүү. Бас оргил үе байсан. Гоц тийм үе байсан. Гэтэ заавал нөгөө нэг мундаг уран бүтээлчд том нөгөө нэг чуулга тий театрын тайзнаа биш. Энгийн жирэнс нэг сумын соёлын төвд бас байж лээдэг. Гэднүүн дарагдаа тэрэн шиг бас хийгч маань ингээд сум орон нутагта энэ хөө гоё хөгжмийн зэнцгийг түгээн дэлгэрүүлээд ингээ явж байгаанаас өөрөө гоё том зүйл. За тэгээд босно. Ингээд дуусахгүй. Одоо нэг машинтай дуун орчихлоо шүү дээ. Одоо төсгөлөөч. Тэгээд энэ удаагийн нэвтрүүлэгт бас
оролцсонд маш их баярлалаа. Аюулгүй шуусмагч бол яалтчгүй нөгөө нэг ажиллаар явж гад ингээ хараад өө ямар гоё хөгжим тоглолт гэж байж заавал нэвтрүүлэгт уурж оролцуулна да гэж бодсон байсан. Тэг өнөөдрөөс зорж ирээд нэвтрүүлэгт маань ингээ оролцоод ажлынхаа хайзуугаар гоё өөрийнхөө дурсамжтай гоё уран бүтээлийнхээ юмыг ярьсан маш их баярлалаа. За ингээ та бүхэндээ бас уран бүтээлийн амжилт хүсье. Тэгээд эрүүл их сайн сайхан бүхний хүсье өрөөё. Баярлалаа. Уралдаан арай нэвтрүүлгийн удаагийн дугаар нэлээд арай татнаар сумаас хүрлээ. Тэгээд энэ удаагийн дугаард цэцэрлэгийн дуугч багш эвлэг авцмаа ихч маань оролцлоо. Тэгээд танд томоос том ажилтны амжилтыг хүсье. Удахгүй бас өөрийнхөө гоё 3 дахь бие даасан тоглолтыг сум орон нутгийнхандаа тавиарай гэж ерөөж байна. За, ерөөлөөр болгоо. Баярлалаа.